Оролцогч кивитэй алюминий жүүстэй коктейл хийсэн шүүгчний өгсөн даалгаварч ерөнхийдөө болсон гэж хэлж болохоор байлаа. Гэхдээ Батолд маань жаахан сандарсан уу хийсэн коктейлээ хоолны өмнө хэрэглэж болно гэж хэлээд л буруутчихлаа. За манай нэвтрүүлэг маань Premiership Sport Pub дээрээс та бүхэнд хүрж байгаа. Тэгэхээр та бүхэн Premiership Sport Pub дээр хүрэлцэн ирж туггүй бас Premier League-ийн тоглолтуудыг болох ч байгаа уялдуулан бас дуртай хайртай хөлбөмбөгийнхаа багийг дэмжээрэй гэж хүсэж байна. За ингээд дараагийн хоёр оролцогчийг би өргөх гэж байна. За Сэргэлэн Дорны их арга найрагч Нацагдорж нарыг өрье. За гэрийн даалгаврыг бол мэдж байгаа тийм ээ. За тийм гэж одоо яг ямар даалгавар өгсөн бэ? Эрүүл мэндийн коктейл, хүний бие сайн. Эл монстер жүүсээр. За амжилт хүсье. Баярлаа. 2-3 сонголттой ирж байгаа тэгээд. За сонголттой ирж байгаа. Тэгээ одоо халуун ундаа найруулах гарлаа. Бустаас аргаад бус тийм бүгдрээ нутгсан мөртэй. Тийм. За амжилт хүсье. Халуун ундаа хийгэр шийджээ. Стрессийн эсрэг ундаа юм да. За окей. Стрессийн эсрэг нэртэй халуун ундаа хэлсэн шүү дээ тийм ээ. Хамтдаа. Стрессийн эсрэг хамтдаа гэдэг ундаа юм уу тий? За одоо хоёр ер нь гэр ашигладаг хэрэглэдэг хүмүүс. Ааха. Шинжлэх хүмүүс зориулаад. Мөн хоолны дэглэн барьж байгаа мөн үү? Дэглэн барьж байгаа. Тэгээд эрүүл мэндэ боддог бүх хүмүүст л хийдэг. Өөртөө хайртай бүх хүмүүс зориулсан ундаа юм уу? Орц. Орц болохоор буцал суус, тэгээд нийл монстер гэдэг юу нэ чихэргүй жүүс, тэгээд бага хэмжээний лайм жүүс. Тэгээд нөө бид хоёр төрлийг найруулсан байгаа. Би болохоор альмаар сэргэлэн болохоор оранж жүүсээр, оранж төр болохоор жоохон оранж жүүс нь чигээл тэгэл ерөнхийдөө болно да. За шүүгчт маань бас дор хүрнэ анализ хийсэн баха. Бэлдэж бол ирсэн мэн те. Өмнө ярьж байгаад хийсэн юм шиг те. Тэгэхээр ер нь бид дээр өчтөр уулзаад ер нь бэлтээ. Тийм өмнө хэцүүтэй. Уулзаж яг бэлтгэлээ хийсэн үү? Хийсэн. Аана уулзсан. Стрингстэй. Хэдэн цагт? Ой гинэ. 3 цагт. Гэхдээ гоё таалагдж байна. Айгуу хямдхан юмар нэг сүртэй мөнгө төрөг орсон юм байхгүй юм уу болчихлоо шүү те. Гэрээ нөхцөл ч юм уу хэрэгж болохоор. Тэгээ цай маань өөрөө стресс эсрэг гэдэг нь батралагдаад байна шүү. Харцаа өөрөө. Гоё юм байна. Таалагдж байна. За. Сайн зохион Монгол цайтай оролцсон. За баяр хүргэе. За ганцхан шүтээ. Халуун ундаа сонгосон бас болж л да. Заавалыг одоо бүх оролцогчлыг жүүсэн гээл нэг жимс орой л бас арай өөрөөр сэтгсэн тэгээ нөгөө уулзаж яг бэлтгэл хийсэн юм мэдэгдэж байна л да. Бас багаар ажилласан байна баяр. За баяр хүргэе. За өчигдөр өөрөө 3 цагийн үед хоёр оролцогч маань Strings Club-т хоёулаа бэлтгэлээ хийсэн байна. Тэгээд хоёр халуун ундаа стрессийн эсрэг нэртэй хоёр халуун ундаа бэлдэж ирсэн байна. За ингээ хоёр оролцогчтой дараагийн тэмцээнд амжилт хүсье. Баярлалаа. Strings болон Broadway сүлжээ ресторанаас төлөөлөн оролцож байгаа Сэргэлэн Нацагдорж хоёр даалгавраа маш сайн гүйцэтгэлээ. Тэдний хийсэн коктейлийг та бүхэн ч гэсэн хийгээд үзээрэй. Бартендерүүд маань стрессийн эсрэг хамтдаа гэж уриалсан юм. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Зочин Бродвай сүлжээ ресторан. Та бүхэн Зочин Бродвай сүлжээ ресторанаар үйлчлүүлээд үзээрэй. Жинхэнэ сэтгэл хангамжийн баталгааг 100% мэдрэг болно. За ингээд дараагийн оролцогчдыг урьж байна. Хамгийн сүүлийн оролцогчд болох манай нэвтрүүлгийн ганц эмэгтэй бартендер мөн Пөрөв сүрэн нарыг урьж байна.
За манай оролцогчд бол нэлээд бэлтгэлтэй ирсэн байна. Ер нь одоо Premiership Sport Pub-д орж ирэхдээ ер нь хоёулаа ийм тор дүүрэн юмнууд барьцал орж ирж байгаа харагдсан. Тэр дотор одоо юу байгааг би бол таашгүй. За Black Pearl ресторанаас төлөөлөн оролцож байгаа. Төрөвсөрөн Зочин Бродвей сүлжээ ресторанаас төлөөлөн оролцож байгаа оюун сувнаар даалгаврыг биелүүлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн бас коктейлийн санааг хэн гаргасан бэ бас? Өвсөлтсөж байгаа л. Гаргасан. Нилээ хэдийг хийж үзсэн үү? Тий. За амжилт хүсье. Бас Элмэ Хорстер жүүсний талаар бас ярил хэр сэтгэл нийцэж байна. Айгу дажгүй юм билээ. Ямар ч сахаргүй. Тэгээд уухад ялангуяа олон жимс нэг юу гоё юм бэл. Ууж үзэхэд. За амжилт хүсье. За баяр хүргэе. За коктейлийн нэр юу вэ? Ойна. Би зүгээр өөрөөр нэг нэр өгöd үү. За. Дээдлийн хэсэг нь коктейл Coca-Cola Zero тий. Голынх нь Elme Horster. Тэгээд доотлынх нь Kiwi тий. Тэгээ одоо ингээд 3 өнгийн юм байгаа байхгүй. Тэгэхээр одоо миний бодлоор нэг одоо хар шар одоо бор арьстан 3 хүн одоо их нүдэнд харагдлаа л дээ. Майами иргэдэгээр нэг 3 багийн ингээд сууж байгаа юм шиг. Сайхан коктейл байна. Зоонтгон доор ингээд сууж байгаа юм шиг. Миний хэлж байгаа зөв үү? Зөв. Зөв. Зооны халуун цайгаа уусгах long drink гэж хэлж байгаа тий. Ногоон long drink. Энэ орчин нь болохоор kiwi, жимс. Тэгээд Elme Horster juice байгаа. Тэгээ нөгөө юу оруулсан ба? Сахаргүй агуулмжгүй. Cola Coke Zero гэдэг. Энийг хийсэн юм аа. Тэгэл. За ойногийн хувьд бас магтаж хэлэх зүйл юу байна? Ер нь сэрүүн халуун улиралд сэрүүд том сайхан мэдрэмжийг төрүүл. За шүүгчдийн саналыг сонсъё. Даалгаврыг одоо манай хоёр оролцогч маань хэрхэн яаж биелүүлвэ? Өөр жимс байдгүй. Эсвэл та нарт тарьд юм уу гэв. Өөр жимстэй хийж үзсэн л дээ. Үзсэн. Бас ингээд гашлаад айгу ондоо очлоо. Бананаар хийж үзсэн. Бид тэр олон цаас юу кивинээс өөр жимсээр хийсэн бол арай л гоё юу болохсон. Яг хийхээр гашилцсан юм шиг ингэж сонио харагдаад. Өнгө үзмээс тал дээр жоохон онцгой харагдаад харна тэгээд би энэ арай нэг гайгүй. Ийсэн даа. Миний хувьд бол маш гоё таалагдчихэв. За шүүгч нар маань одоо юу гэж хэлсэн? Оюун сувдлоо. Тий. Баяр хүргэе мэдээ. Чи одоо миний баахан залуучууд гараад ирэх байх гэсэн чи. Бас ганц эмхтэй оролцогч байна шүү дээ. Бас таанаас баяр дэмжих хэрэгтэй тий. Яг бүгдээ аваад ши оюун сувдлаа. Манай нэвтрүүлгийг ганц чимж байгаа, ганц бүсгийн оролцогч байгаамаа. Юу ч гоё болжээ. Тэр доотлын улаан, тэгээд өнгөн тэр ууссан байдаг тэр таалагдж байна. Баяр хүргэе. Баяр хүргэе. За базар ихч шүгч хувьд. Эрүүл мэндийн гэдэг утгаараа
Ундаа сахаргүй гэсэрнээс газтай ундаа хэргэлцсэн байна л да. Байгалийн гаралтай биш гэдэг утгаар л наадах чинь нийцэхгүй болов гэж дүгнээд байна л да.